Телевизийн улаан ангит уран сайхны кино Улаан эрг 9-р анги. Хот хөрчөө. Зүгээр сайхан байна. Бомхөө. Чи намайг битгий шоолоорой. Чи дээр надад нэг утгийнхаа бүсгүйг хэлснэ дээ. Театрын хөгжимчин шүрээгээд. Тий. Тэр бүсгүй чинь надад бодогдоод байх боллоо л доо. Тэгээд нэг би уулзт юм уу санаатай. Гүч бололгүй яах вэ? Нөхөр ихчүүлгэж. Одоо цагт чи ер нь цэргийн дарга хүн гэхэл хүүхрүүд тушуурдаг болсон цаг шүү дээ. Чи намайг нэг л дамжиглаад байна. Хаанаас та? Уул нь өнөөрөө олон нийттэй юм билээ. Тэгээд би шууд яваад очивол амьд дийлэг тоглолт юм болоо яа тийм болоо. Гүч яалаа гэж. Харин ч тань сайн юм шүү. Та олон нийт дээр яваад оч. Шүрээ бүжгэн дөр юм яар танилц гэрт нүргээд. Чи тэгэл таних болох юм шүү. Нөхөр ихчүүлгэж. Өдөрт намайг тоох болов. Би тэнд хэлээд байна штэ. Цэргийн дарга хөөн гэхэд хүүхнүүд хушуурдаг болсон цагаа гэж. Би харин амт үгнээс талд чамтай яаж нэг уулзт юм бэлээ гэж бодоод явсан. Ашгүй чи намайг дуудаж сайхан хоолоор тайллаа. Зүгээр дээ. За ингэдэг. Нөхөр ихчүүлгэж. Шүрээг өөр юм болох юм. Төлөө? Төлөө. Чи яасан өдгөө залууд? Яасан бэ? Бүжиг цэнгэлд ирж байгаа юм бол ажлынхаа ганц дотны найз бүсгүүдэд хэлээд дагуулад ирж болно доо. Ирнэ гэж бодоогүй маа. Манай найз гинт дуудаад тэгээд хүрээд ирлээ. Гомдмоор юм аа. За тэр жаа. Соёл орох уу? Чи орж идэг юм уу? Бид хоёрын дуудсан гэж ярьсан байхгүй юу? Яагаад чи тань нөгөө яруу наригч. За. Тэгвэл хамт хүлээдэг хэрэгэ. Хэллгүй ирсэн чинь төлөө өнөөдөр би чамааг яаж шийдэнэ гэж. Шийдгэлд нь өнөөдөр би чамаас салахгүй гэж мэд. Чи. Жаргал. Чи танд нөгөө надтай зүг ажилтдаг мэддэг маа шүү дээ. Танжин нөгөө хамгаалагч үлээ хаалгач. Хүмүүж өлөөч мэддэг маа. Өчлөөш. Яасан? Та хоёр ямар нэгэн нууц зүйл ярьж тохиролцсон юм уу? Хөөгүй. Надад нуух юм байхгүй. Чамд байгаа юм уу? Би юугаа нохот. За орох уу? Эсвэл ямар нэгэн хүн үлээгээд байгаа юм уу? Хөөгүй. Орой. Гэхдээ үдшилэг арай л эхлэх болоогүй.
Төлөө хоёлоо бүжиглэх үү? Би бүжиж чаддаг юм уу? Айгуул өөрөө чинь таны нүдэн дээр дааг болгож байна. Яасан ч юмгүй. Чи чинь дөнгөө юм уу яаш? Яасан? Сүндэс сайн гээд ойлон донгодод исэн. Өөр бүсгүй бүжиг дагуулад ирэх юм. Үүдэн дээр санаанд бод харцсан юм. За энэ төмний утгыг чи яа таа гэж. Энэ цог бүжиглж байгаа залууг би таньдаг. Зогсоо зайгүй ураад бүжиглээд бай. Нэг чорон дэрэгдээс нь битгий олдорой гэлчих. Дүүрсэн талгаа дөггүйс тарих. Бүтггүй үстэй. Цаадах чинь тийм амархан салгач. Өш. Иггэд чи ягаад Медгмаг холдуулах гэдэг юм аа? Тайжи охин дими Медгматайгаа суугаад байсан шүү. За би чиний төлөө хэлж чинь. Нэг найз нь хүнд сэтгэлтэй болцоход эднээс гараад ухад би яалаа гэж чамайг хайрг үнтэй чи суу гэдэг юм. Гүн. Чи яриадсан сүндэр биш. Тэр чи энэ нийслэлийн залуучуудыг араасаа дагуулах сайхан үсгүй л шүү. Ухаантай, авьяастай. Би бүр энэ хоёр нүдэрээ харлаа. Намайг нэг нүдэрээ харахгүй юм. Чи битээ ингэж унжигаад байл та. Чи яасан? Аавын суллна гэсэн сулсан уу? Аавын сулсан л та. Тэгвэл цаас өндөр чинь боо баяр байна. Сүндэр ороод ирлээ. Оч танилцъя. За байц. Хэд тийм ээ. Аавын сулчаад охин руу нэтнэ гэдэг чинь. Улгаач тахаа. Юутай ч очиж хэлцээ. Сайн уу дэсвэ? Сайн. Сайн уу. Нөхөр хамгаалагч. Та ч бүжиг цэнгийн дэрдэх хүн үү? Би таныг ястаа олон нийтэд ирж байхыг чинь харж байгаа юм байна. Найзыгаа дагаад л явж байна. Надтай цуг ажилладаг. Архив ажилтнууд дээсэн. Миний багын найз яруу найрагч Жан. Таны сүндэр гэдэг байна. Энэ миний найз дүүл. Хоёр танилцаач. Сайхан сэтгэлтэй залуу да. Төлөөлөгч аав минь хэргийг үнэн зөвөр байцааж өгсөн баярлалаа. Дөлөө чамд их баярлсан шүү. Зүгээр дээ. Надад баярлах юу байна? Би чинь ажиллаа л хийж байгаа хүн шүү дээ. Харин танаа аав чинь гим зэмбүү гэдгийг үнэн учраас суулгацсан. Тэг. Миний найз чинь ийм л даруухан хүн дээ. За баярлалаа. Энэ хин бэ? Хараа үнэн. Тийм байх нь. Мигмар яхаар гүний хэлжээ. Өнөөх эсэргүү тайж авах нь. Мошулан.
Тааднаас надмаар байна. Нэг модон 5 янчаа. Энэ нөх. Наадмаас нүгэл тавьсан. Эзэн тань. Би ирлээ. Харуу тань. Нөгөөх чинь сэтгэлтэй зүйл үзэгдэхгүй 2-3 хонохоор нь цэвэрх юм байна гэж бодлоо. Чи бас л хөдөлгөөтэд жоохон сэжүр гаргаж ирч чадахгүй. Хоосон гоёо ганцлаад ирэн шүү. Яалаа гэж дээ. Өчигдрийн бүжгэн дээр нөгөөх чинь тайж охинтой хамт явж юм лээ. Тайжийн охин. Яахан аргагүй тайжийн талд ажилдаг нохоо гэдэг нь мэдэгдлээ шүү. Бас оноо архивын мэдгэм бичвэргийн дэнсмэ хоёр хальт үзэгдээд өнгөрнөлээ. Тэд чи яах? Тайжийн охин гэдэг чинь л чухал мэдээлэл. Чи яриаг нь сонсож амжив уу? Та чи намайг ойроос туршиж шилээгүй өстэй. Би яаж чадах юм бэ? Та бас дөрөв товцтойгоо үзэгдэж харагдсан. Тэр чи яах вэ? Энэ залуучууд дэвлийнх нь намайг дуудаад өрөөд байсан. Тэгээ нэг хальт ороод гарсан. Хаатай. За, тэр яах вэ? Ажилдаа орё. Охноор нь дамжуулж тайжаас даалгавар авдаг гэдэг нь тодорхой боллоо. Тийм учраас ариун хугацаанд тулж ажиллаа шүү. Мэдлээ. Чиний болготойхон шиг яваад жоохон ч гэснийг баримтшилж болоод ирээрээ дээ. За чи бас юу идэж чинь? Би санаандгүй татсан чи салаад унцдаг байгаа. Өөдөл чамаас гуйлт байна. Чи надад гопн бодлого бодоод өгөөч. Чадхаар бол оролдоод үзье. За тэг ашгүй би өрөөд жоо болоод тавьчих. За. Өчигдөр чи хайч ба. Чамайг хаалгаар гарах чинь хараад араас чинь гарсан чинь байдаг. Чи ч мөн гарч ирсэн байх та. Нээрэндээ өөрөө гүйж авчгаад Тэр тайжийнхаа